Нэг сайхан нартай өдөр би Instagram reel ухаж өвтөж байгаад бүр амар гаж аниме хэсэг олж үзвэ. Цав цагаан туулаанууд жирийн хүмүүсийг юуч биш юм шиг бяцалж идэж мэдээд би бүр шок. Тэгээ ер нь л гаж анимууд үзээд бичлэг хийдэг юм болохоор хайж олоод Blood Sea-гээд 2011 онд гарсан учир битүүлэг анимыг үзвэ. Бичлэг эхлээс өмнө лайк болон subscribe дараарай. Бас өнөөдрийн бичлэгтэй маань Хуур Music Festival хамтран ажиллаж байна. Амьд хөгжим, гайхалтай уур амьсгал, мартагдашгүй дурсамж таныг хүлээж байна. Хуур Music Festival 6 сарын 26-27 Тасал break box office цэгэмэнэс. Анime маань яаж эхэлдэг вэ гэвэл Сая гээд нүдний шилтэй энэхүү охин ааваасаа сургаал сонсчоод өглөө хичээлдээ явж байгаагаар эхэлнэ. Хичээлдээ явахаас өмнө Сая өглөө бүр кафед очиж өглөөний цайгаа уудаг. Кафенийхаа эзэн нь бол амар цайралаг, гэхдээ цаанаа л нэг эвгүй нууцлаг залуу. Дараагаар нь ангидаа хурж ирэхэд Саягийн найзуудтай бид нар танилцсан. Ихэр эгч дүүс Мотои Нэнэ 2, иршүүд охин Юка, ухаантай жаал Ицуги, бас Саягийн краш Шинчиро. Амар чимээгүй тэгээ байсгээл Сая руу хайрын харц шидэж мэдээл. Оо яата. Өнөөдөр хичээл бол биеийн тамир хамгийн гоё хичээл, биед хэрэгтэй, эрүүл мэндэд хэрэгтэй, сайхан хичээл. Гэхдээ биеийн тамир баг манай хүмүүст хэрэггүй юм шиг байна. Бүр турж өгч байгаа юм шиг ямар амар туранхай юм бэ. Ингээ үзээ сууж энэ гэхдээ арай л амар туранхайнаас үл мүлийн наралта. Оо бас энэ Саягаа LeBron James-ээс амар сакс тоглодог болж таарлаа. Заалны нөгөө ахсаас бөмбөгөө нэг гараараас авснаа гол оруулж энтер. Арай. Ямар ч тач сэнэс одоо юмнуудаар дүүрэн хичээлийн цаг дуусаа Сая шууд гэрлүгэ гарна. Гүүгээд л байна. Бас дахиад жоохонгүй. Хүүжээ одоо болио. Яас их гүүж гинэ. Найруулагчаа ийм удаан гүүх хэвтэй мүү? Юу вэ? Би ямар нэгэн жоок хийгээгүй. Үнэхээр л аним дээр ингээ гүүгээд лээдэг. За бараг 30-40 минут гүйсний дараа эцэст нь Сая гэртээ ирнэ. Хамуудаа би чадлаа. Сая хичээлээд арчаад найзуудтайгаа ерөөсөө цагийг хамт өнгөрүүлэхгүй өдөр болон гэрлүгөө юунаас ч илүү яаран очдог. Яагаад арчаа шууд гэрлүгөө гүйдэг вэ гэвэл өдрийн цагаар жирийн нэг сурагч, шөнийн цагаар Сая бол тосгоны хамгаалагч. Энэхүү жижиг тосгонд Elder Barons буюу эрт дээр үеэс аимшигт мангаснууд оршин тогтносоор ирсэн болохыг аав нь тайлбарладаг. Саягийн ээж түүндээ муу адил тосгоны хамгаалагч байсан бөгөөд орой бүр тулалдаж хамгаалсаар өөд болсон. Түүнээс нь улбалаад Сая ээжийнхээ үүргийг аваад шөнө бүр тосгонд байгаа мангаснуудтай тулддаг болсон гэсэн үг. Энэ тосгонд цаанаа л нэг маш эвгүй нууц оршиж байгаа. Шөнжгөө мангаснуудтай бөөн цус нүж олж тулцсан мөртлөө Сая маргааш өглөө нь юу ч болоогүй юм шиг л кофе шопд очиж цайгаа уугаад сургуультай очиод найзуудтайгаа хичээлээ хийгээд дундуурнаас краш дээр очисноо чи юм идэхгүй мө хоолоо сая дээрээ туранхай болно шүү гэд амруу нь өндөгчгдөг. Угаасаа л бүгдээр туранхай юм байж туранхай болно шүү гэж загинж мэгнэ надахтай явах те. Би энэ анимаас одоогийн байдлаар нэг ч тарган юм уу жинтэй хүн хараагүй. Амар. Хонхт уурснаар хичээл тараад Сая маань бас л гэрлүгэ яаран харина. Гэртээ хараад оройн дулаандаа гарахаас өмнө аавтайгаа дээрээр ярихдаа Гошинто буюу Sacred Sword ариун сүнсний сэлэмэл зөвхөн гарч ирээд буй мангаснуудыг устгаж болохыг ойлгодог. Тэгэхээр жирийн нэг бууз ивсэг мангаснуудыг алах боломжгүй зөвхөн энэ сэлэмэл тэднийг устгах боломжтой. Тулаандаа Саягаар шүнжин тулалдан арай гэж мангасыг буулган авсны дараа тэргэл сараа ширтэн бодлогшрон суун. Маргааш нь бас л юу ч олоогүй юм шиг эртлэн босоод кофе шопд очин цайгаа уугаад сургууль руугаа явах замдаа нэг нохоо олж хараад тэрийг айлгаж хойноос нь бөөн гүйсээр хичээлтэй очин суун. Тарсныхаа дараа Сая бүр анх удаа найзуудтайгаа цагийг өнгөрүүлэхээр болсон чинь зүгээр л нөгөө нэг Саягийн өглөө бүр очдог кофе шоп руу орно. Энэ тосгонд хүн байхгүй, кафегаас өөр орох газар байхгүй, цаанаа л нэг нотой эвгүй газар байна. Сайн ажиглаад харвал тосгонд ердөө нэг кафе, нэг том сургууль, өөр юу ч байхгүй байх гэдэг цаанаа л учир битүүлэг байгаа юм да. Сая найзуудтайгаа амттын идээ сууж байхад нь тэрхүү кафед нь цагдаа орж ирээд нарийн боовны дэлгүүр ажилуулдаг нарийн боовчоо алга болсныг мэдээлэлээ эртгээ ярихыг анхааруулна. Үүнийг нь сонссон Сая шууд л гэртээ хараад нөгөө нарийн боовчныг олохоор гарахад нөгөөд чинь галт тэрэг үлээд зогсож байгаад ганц тасалгаад галт тэрэг рүү яваад орчдөг. Гэтэл дотор нь мангас гарч ирсэн үү яасан залууг шууд ална. Хойноос нь Сая яаран ороод мангасыг хайтал галт тэрэгэн дотор мангас биш галт тэрэг өөрөө мангас болж таарна. Ингэснээр маш хэрцгий тулаан болоод Сая арай гэж сэлмээрээ түүнийг зүсэн устгаад ялалтыг байгуулна. Шөнө нь цусан дарагдаад өглөө нь гимгүү сайхан охин болж хувраад айгүй сүртэй. Тэгээ Сая маань сургуультай явах болгондоо үнэн ачин дууд дуулаад яваад идэг. Сая бол нэлээд дуун дуртай, та нарын маань дунд бас дуунд дуртай хүн байвал удахгүй бол Хуур Music Festival-д оролцоорой. Амьд хөгжим, гайхалтай уур амьсгал, мартагдашгүй дурсамж таныг хүлээж байна. Хуур Music Festival 6 сарын 26-27 Тасал break box office цэгэмэнэс.
Сургууль дээрээ сая очиод хичээлдээ суугаад хоолны цагаараа байж байсан. Нөгөө нэг эртээдийн гудамжинд таарсан нохойг хараад бас л барьж авах санаатай мод руу дагаад гарна. Даанч болгоомжгүйгээсээ болоод бүдрээд унана. Анханасаа яах гэж мод руу ч авирсан юм те. Бүдэрч унахтаа бүр краш дээрээ унчнаа. Жинхэнэ амьдрал дээр ийм өндрөөс хүний илэг дээр гизрүүн ингэж өвдөглөж унвал амар өвдөх байтугай алчиж магадгүй л гэж би бодоод байгаа. За гэхдээ яах вэ? Аним л юм да. Манай хоёр чинь бие багаар дасаж масаад хоолоо хувааж идээд цагийг сайхан өнгөрүүлнэ. Бас манай саягийн толгойн ойр дэх өвдөө сонин хуучин дурсамжуудыг төсөөлөн санах болсон. Үүндээ нээх их ач холбогдол өгөхгүйгээр сургуультай явж дуртай кофегаа кафе дууж оройн тосгоноо хамгаалж мангасуудтай тулзаар дахин нэг өдрийг ямартайч асуудалгүй өнгөрөөж чаднаа. Сүүлийн үед гарч ирээд байгаа мангаснууд нь бас хийсэн гэрээгээ санаарай чи юм уу тохиролцоогоо хүндлээч алын шүүгээд саяад хэлээд идэг. Эндээс бид нар мангасуудтай хийсэн нэг нууц гэрээ байгаа хэмээн анзаарч болно. Сая маань уг нь бас хагас дутуу юмнууд санаад байгаа боловч хизээч ерөөсө бүрэн санддаг. Зүгээр нэг өнгөрсөн дурсамжууд байтугай ээжийнхээ нэрийг хүртэл мэддэг. Айгуу сонио. Удалгүй нэгэн харанхуй бороотой сургуулийн өдөр ангийнхан болон багш нь хичээлийн цагаар аимшигын түүх ярихаар болтол ангийн багш нь гарч ирээд энэ тосгонд нууц мангаснууд байдаг ба хүмүүсийг ангуушилж иддэг талаар нь ярив. Үүнийг сонсон сая тэр зур маш аимшигтай өвдөл толгоондоо авч дурсамжуудын сэтрэн ухаан алддаг. Арай гэж өвчнөн гайгүй болоод гэртээ сая сэртэл ангийнхан найз нэнэ түүн дээр ирээд толгойн гайгүй юу миний найзгээ зогсож идэл хойноос нь аимшигтай мангас гарч ирээд нэнэ найзыг нь эзчихдэг. Хайртай найз нь урд нь үхэхийг харсан сая хамаг ураа мангасан дээр гарган хөнөөгөөд найзынхаа зогц цусыг хараад харуулсан суув. Хүндгийн тулаанаас болоод ядарсан уу яасан дахиад л ухаан балартаж унаад өглөөс ирээд сууж исэн чинь нөгөө нэг кафе ажилладаг багийг хурж ирээд дайжгүй юу сая би энэ яаж ийн чамд идэх дуртай хамттан бас кофе аваад ирлээ гин. Энэ шар үстэй кафег ажилуулдаг залууг Фумито гэдэг. Фумито байсыгээл саяг маань илж таалаад бас кофе шахаастай. Цаанаа бас нэг нууц учиртай л гэсэн үг. Харин сая найзгаа өөхийг бүр өөрийн нүдээр харчаад юу ч болоогүй юм шиг Фумитогоос ижиж мичээл инээгээстэй. Яан да яан. 2 өдөр гэртээ амарсны дараа сургуультай яваад очтол нөгөө нэнэ найз нь байхгүй ангийнхаа хүүхдүүдээс айцнаа мэдгүй ор сургуу алга болсон гэд байж гин. Цагдаа сэргийлэх нь ажилгүй юм аа яшаан бүүмэд бүр хинч тоосон чинчгүй учрын тайлах оролдлогч байхгүй байдаг. За тэгвэл гайгүй юм бэлгүү дээ гэд хичээлдээ суугаад тараад явж исэн. Нэнэ найзынхаа ихэр мотои сая дээр гарч ирээд чи юм уу миний дүүг яасан гэсэн чин мотоийн сүүдрнээс мангас хувран гарч ирээд сая руу дайран бөө юм болж сая мангасыг аргалаад устгана. Тэрээр хоёр ихэр найзаа аварч чадалгүй хоёулангийн алуулсандаа харамсах зуур түүний толгоонд багаар нэг учир битүүлэг дурсамж нь зурс хийн орж ирнэ. Ихэн бодож өөрийгөө зовоолгүй унтаж амраад бас юу ч болоогүй юм шиг жирийн нэг өдрөө эхлүүлээд өглөөний цайгаа уугаад хичээлдээ очтол сургууль дээр саяагаас хинч байдаггүй. Ангийнхан багш нь гарч ирээд ойрд аюултай зүйлс их болоод байгаа болохоор сургууль төр зүр хаагцаа хэмээн саяаг буцаана. Зөөц харидөө гэд буцах замдаа сая цагдаатай таарад сайн уу цагдаагаа гэтэл хойноос нь мангас гарч ирээд алаад хайчихна. Цагдааг аварч чадалгүй алуулсандаа сая уурлаад мангас руу хамаг хүчрээд арим түүнийг буулгаж авдаг. Хэдий тосгоны хамгаалагч том нэр хүндтэй ч ажилдаа жоохон таархан юм байна манай сая. Энэ нэг зэгтэн мөчөд саягийн хайртай залуу шинчэрөө гарч ирнэ. Сая маань нүл цус болчихсон харагдах байдлаасаа санаа зовдөг шинчэрөө бүр юу ч болоогүй юм шиг саяаг очиж тэрвэрэд би чам тайртай. Надаас юу ч битгий нөө. Надад бүхнээ хэлж болно гин. Саяч уяраад мангаснууд байдаг. Аав бид хоёр маань та нарыг хамгаалдаг. Ээж маань хамгаалагч байсан. Одоо би хамгаалагч болсон гэж бүгдийг ярьчихна. Краштайгаа учир начир ургуулсан сая бөөн баярлаад гэртээ харж хамаг цус нүжээ угааж цэвэрлээд унтаж амраа сургуультай явна. Сургууль нь хэдий хаагцсан өнөөдөр ажиллахгүй гэдээсэн ч аюу хурдан нээгдээд манай хэд битэйгээ уулзаад за юу айцгаан да гэсэн чинь мангас гараад ирнэ. Мангас сургуулийн гадаа гинэт гарч ирээд сургууль руу дайрснаар саягийн краш, найзууд, ангийнхан багш бүгдийг бяцлаад идээд бүр наадаад дуусгачихна. Сая маань бүхнээ зориулаад мангасыг буулгаж авдагч хайртай дотны бүх хүмүүс нь алуулдаг. Саяд тосгоны хамгаалагч биш мангас устгагч гэдэг нэр олгосон бол арай тохиромжтойсэн байна. Бүх найзуудаа алуулаад шүнжэнгөө ордогч маргааш нь кофе шоп руу явдаг. Кофе шоп дээр очиод ангийнхан багш нустын сууж ин тэгээд манай сая дээр ирээд чи одоо болтол анзаарахгүй байна уу? Эргэн тойрондох бүхий л зүйл худлаа гэдгийг ойлгохгүй л байна уу? Химэн аавынхаа эртний ном судрын өрөөлөө хамт очиод за чи ямар ч хамаагүй ном өөрөө дур мэдээд сонгодоо гин. Саяч үгэнд нь ороод нэг ном ороод сонгосон чинь зүгээр л дүр хэсгсэн хоосон баха автцтай цааснууд болж таардаг. Төд өдлгөө өгсөн гэж бодсон бүх найзууд нь гарч ирээд энд яг юу болоод байгааг тайлбарлана. Саягийн амьдарч буй тосгон бол хуурамч тосгон. Саягийн энэ найзууд гэж боддог хүмүүс нь бүгдээрээ жүжигчд. Харин шүн бүр алдаг мангаснууд нь бол эрт дээр үеэс байсан мангаснууд. Энэ бүх холион бандан саягийн үйлчлүүлэх дуртай нөгөө кафений эзэн Фумито зохион байгуулсан.
Фумито бол маш их эрх мэдэл болон мөнгөтэй хүн. Эрцдээр үеэс мангаснууд оршин тогтносоор ирсэн. Гэхдээ хүмүүстэй угаасаа тохиролцоотой байдаг. Ямар тохиролцоо хийсэн байдаг вэ гэвэл тодорхой хэмжээний жоохон хүмүүсийг мангаснууд буюу elder barons идэж болно. Хариуд нь мангаснууд хамаа намаагүй бүх хүмүүсийг идэж сүйтгэж ерөөсөө болохгүй. Энэ тохиролцооны гол зорилго нь бол мангастай дайдахгүй энэ зэрэгцэн хамтдаа оршин тогтнон амьдрах. Сая бол хүн биш харин мангас. Энэхүү Фумитогийн зохиосон туршилтаас өмнө Сая хүн идэхгүй гэдэг тангараг үргэж байсныг нь Фумито шалгахаар мөн хүчээ зориулан Саяд жирийн охины амьдралаар амьдруулж үнэхээр хүн идэхгүй байж чадахгүй гэдгийг нь шалгадаг. Сая бол хувьдаа хүн идэхгүй амьдрч чаддаг. Гэхдээ мангас устдах бүртээ мангасныхаа цусыг уудаг байсан болж таарна. Саягийн аавнаас elder baron буюу мангас болж таардаг. Тэгээд туршилт дууснаар жүжигчдийг хүртэл Фумито алахыг оролддог ч Сая өөрийн аавгаа ч устган, мангаснуудыг ч устган, хуурамч найзуудаа эцсийн мөч хүртэл аврахыг оролддог. Даанч хорон санаад Фумито бүр амар хүчрэх туулаа мангас гаргаж ирснээр тосхон тэр чигтээ сүрэл тавтдаг. Сая тулдан тулцаар сүүлийн хүчээ шавхаад Фумито руу үсрэн алахыг оролдтол өөдөөс нь диигэл гаргаж ирээд буудад доош Саяг унгаан. Манай хөөх юм уу Сая хожигдоод аниман дууснаа. Ёстой л нэг амар аним байгааз би бүр үзэж байхдаа эдитлж байхдаа хит удаа толгой эргээд солиорж өгсөө хөөхий. Зүгээр л нэг Instagram reel үзэж байгаа л олж үзсэн аним гэдэг байгаа шүү дээ. Гайхалтай. Үнэхээр өөр хэлэхгүй галга. Би анимыг нэлээд товчилж өөрийнхөө болгож ярьсан болохоор бүтнээр нь өөртөө үзмээр байвал Blood Sea 2011 гэж хайж олоод үзээрэй. Би бол хувьдаа бити үзгэж зөвлөн яагаад гэвэл бичлэгэн дээр баахан шүүмжилт шоглсон шиг үнэхээр л аним маань зөндөө олон утгагүй сони юмнастай байгаад идэг. Сони санагдаад үзэдсэн гэх юм уу да. За өнөөдрийн маань бичлэгтэй хамтсан бүх хүмүүст маш их баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзтал түр баяртай. Лайк болон subscribe дараарай. Дуустал нь үзсэн хүмүүстээ бүр амар их баярлалаа.